ёс зүй гэдэг бид нэр шимжиж хязгаарлаж болдог юм. Тэгээ харин ёс зүй гэж яаж хэмжих вэ гэдэг их сонир асуудал болоод. Юуг яг ёс зүй хэмжиж алдлаа гэж үзэх юм. Тэр л сонир асуудал. Тэгэхээр ёс боломж байна гэж хараад одоо юу гэдэг улс төрийн зорилгоор ашиглах эрсдэлтэй гэж. Тийм, задгаа орхивол тийм руу бас явах магадaltaй шүү дээ. Задгаа орхичих юм бол тийм. Ёс зүйн зөрчил гаргасан ингээл зүгээр яг нэг үг ингээл орхичих юм бол тэгээ одоо төгсгөлгүй одоо нэг шүүгээр явсан байх гişүүдийн асуудал үүсэх байх л та. Ягаад эсрэг асууж байгаа гэхээр танай одоо намаас тэгээд хол одоо гарч ирсэн гишүүний асуудал мэдээд идэвхтэй яригддаг шүү дээ. Тэр энэ дээр одоо тухайлбал та хувь гишүүний хувьд ямар асуудал байдаг? Тэр нарийн нарийн гишүүн дээр харилцсан асуудал гэхээс илүүтэйгээр нийт гишүүдийг бид нарыг ямар байгаасаа гэж төсөв бодох хэрэгтэй. За яг тэ төрийн гишүүн гэдэг бол мэдээж тийм ээ. Жирийн иргэнээс арай л ондоо байх хэрэгтэй байх л та. Тийм. Танай нам дөрөвт чинь одоо ёс зүйн төлөвшил яг байна уу? Тухайлбал хоёр даргатай, хоёр томхтой, хоёр талбар хийгээл ингээд биш номын дарга, чиш номын дарга биш гэдэг ингээд дөрөмтэй дөрөмгөө хууль ёсны хууль ус гэдэг ингээд яадаг чи өөрөө ёс зүйн асуудал. Сая манай онц их хурлуулсан. Тийм энэ дэр одоо заалнаас нэр дэвшээд одоо миний нэр яваад тэгээ би ч намын дарга өрсөлдөе гэдгээ илэрхийлсэн. Намын даргаар одоо сонгосон. Тэгэхдээ одоо бол бид нар одоо онц их хурлынхаа редакц тийм ээ засварын ажлуудыг хийгээд дээч өгөх өргөн барина. Бүртгүүлэхээр тэгэхээр одоо дээч өхийн асуудал. Тэнд үнэхээр намын гишүүд байсан уу юу гэдэг дээр та баталгаа өгөөч. Хоёр талд намын гишүүд байсан гэдэг зүйл яригдаад байна. Тэгээд энэ дээр илүү тодорхой болбол яг үнэхээр хоёр дарга хоёр тамга байгаад байгаа юм уу? Яг жинхэнэ гишүүд аль талтай байгаа юм бэ? Тийм одоохондоо бол нэг хоёр дарга за ямар ч байсан онц их хурлаараа дарга сонгосон. За намын хамаг тэмдэг бол нэг л байгаа. За гишүүдээ бол хоёр хуваагаад наашин цааш нь болох гэдэг асуудал бол байхгүй. Намыг хуваах гэдэг асуудал байхгүй. Онц их хурл бол зарчмын асуудал ярьсан. Намын дүрэн бүртгэгдэхгүй байна. Нам ер нь идэхгүй байдал руу шилжих гэдэг. Тийм учраас одоо бид нар агаан шатны намуудынхаа тийм үү шаардлагаар онц их хурлаа хийсэн. За тэгээд шөнөг нь юу гэчлээ? Намын гишүүд ер нь яг намын гишүүдээс тийм. За тийм Батбатар гэдэг хүн ерөөсөө намын гишүүд байгаагүй тэнд гэж яриад байгаа. Тэгээд одоо харахгүй шүү дээ. Тэр хүн чи өөрөө намынхаа гишүүдийг танихгүй юм чи. Тэг шилхээс өөр байхгүй шүү дээ. Дагаж очиод одоо тэнд тэгээ манай нөгөө намын дарга нар очсон гэж яриад байгаа хэд залуучууд байдаг. Тэдэр нь ч өөрсдөө намынхаа гишүүдийг танихгүй. Тэгэхэр чи яаж одоо тэнд байсан байгаагүй гэн мэдвэхтэй тийм. Таасаа дөрөвгүй онц их хуралд орсон төлөөлөгчнөр яг жинхэнэ намын гишүүд байсан. Үүнийгээ та бүхэн яаж баталгаажуулж байгаа? Тийм. Одоо эдгээр чинь бүгдээрээ дор хаяж намын гишүүдийнхээ давтарыг төлөвлөсөн байгаа шүү дээ. За тэгээ хөдөө орон нутгаас ирсэн гишүүд байгаа. Сая бас эцэслээд тоогийн нэг хальт харсан 462 гишүүнтэй оролцсон байна гэсэн тоо гарсан байлээ. За орон нутгаас ирсэн гишүүдийн тоо маань 280-аад шахуу гишүүн харагдах шиг байна. Тэгэхээр та сая дөрөмгөө гэлээ шүү дээ. Өнөөдөр хүртэл яг дөрөмгөө үндсэн үйл ажиллагаа юу болж байна гэж ойлгож босох уу? Таа ч гэсэн дөрөмгөө. За бид нар бол тэгж үзэж байгаа. Одоо хурал зохион байгуулсан хүмүүс манай энэ иргэний зөргөн ногоон дотор байгуулагдсан хангар жигүүр бол манайх одоо дөрөмгөө байгаа гэж үзэж байгаа. За энийг би дахин тайлбарлаад байгаа. Нэгдүгээр гэх юм бол одоо шинжилсэн дүрмээ одоо дэж өгөхөр тийм ээ бүртгүүлж чадаагүй. Тийм учраас одоо наадах чинь дүрм биш мөрдөгдөж явахгүй гэсэн үг. За хуучин дүрмээр явна гэх юм бол манайх улс төрийн намын тухай хуулийг шууд зөрчөөд явна л гэсэн үг хэлж байгаа. Тийм үү? Улс төрийн намын тухай хууль чинь 2026 оны 1 сарын 1-ээс эхлээ мөрдөгдөд явж байна. Гэтэл одоо тэр хуульд нийцээгүй дүрмээр явна гэж байхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо манайх бол дүрм байхгүй. Сая Батбатар гишүүн өнгөрсөн амралтын өдрүүд бас 30 гаруй гишүүд шинэ одоо өнөөлөх баталгаан тэр гардууллаа гэж байхын зүйлүүдсэн явж илээ л дээ. Нэг тавс анзаарсан л. Тэгэхээр одоо энэ таяр хоёулаа суугаад одоо ойлголцоод за нэг нь дарга нэг нь тэргүүн дэдэн чуулаад явъя гэдэг ч юм уу. Иймэрхүү тохиолцоогоор ингээд нэг мөр харьцан тогтож болдгоо юм уу? Ягаад ингээд одоо анийн зовлон давтаад манийн зовлон давтаад ингээд яваад байдгийг. Ан манийн зовлон давтах гэхээс илүү. За одоо мань хүн бол дандаа нэг хүн яриад янз янз юм яриад байгаа. Тэ. Одоо би ч гэсэндээ ингээд өөрийн яриад явбал мань хүний одоо нэр хүнд чинь шалан дээр унчлаа. Тэгээ хүмүүс одоо шалны альч хурлыг гэж харна шүү дээ. Би ч одоо бас худлаа өнөө юу ах одоо 7 сар тийм ээ. Одоо өөрөө хэлж байгаа нь үнэн. Би 7 сар ерөнхий нарийн бичгийн дарга хийсэн. Тухайн үед намын анхан шатны гишүүдийг яаж идэвхжүүлэх вэ?
яаж намыг бэхжүүлэх үү гэдэг талаар ажиллаж исэн учраас би одоо намын гишүүдээ бол мэднэ тань тийм үү. За тэгээд 7 сар бүгдийн ингээд өдөр шөнөгүй хамт байсны хувьд тэр хүний бас юу хийж ирсэн яасныг мэднэ шүү дээ. Тэгэхээр бас нэг хувь хүн рүү чиглэсэн юм бит яриад байгаасаа гэж бодож байгаа. Тийм. Бид нар зарчим ярьж байна. Гэтэл нөгөө хүн хувь хүн яриад байгаа нэг жоохон сонирхол болоод байгаа юм л. Түрүү 47 хоногийн хуралдаанаар та намын шин дараагаар сонгогдоо. Батбаатар дараа бас би дарга хэвэндээ бүр ерөнхийлөгч нэр дэвшнэ гэж хүртэл мэдгээд байна. Тэгэхээр танах даргын асуудлаа яаж шийдэх юм бэ? Дээж хүүг таамаг гэсэн үг. Ерөөсөө дээж үхэл шийдэж штэ одоо бүртгэх одоо тэр саяны болдог онц их хурлын шийдвэрийг дээж үх яаж хүлээж авах вэ? Бүртгэх юм уу бүртгэхгүй юм уу гэдэг л асуудал байна. А дээж үх бүртгэжүүл тэгээд намын даргын асуудал нэг талтай шийдэгдэл явчихна. Ерөнхийлөгчийн сонгуул бас ойртож байна. Намайг нэр дэвших гишүүд маань бол дэмжиж байна гэсэн. Тэгэхээр та нар бас дэмжсэн зүйл бий. За тийм яригдсан юм ерөөсөө байхгүй байгаа шүү. Одоо энэ хүн их л сандралтай байх шиг байгаа. Гинтхэн баахан хэвлэлийг зөвлөлөөл 2-3 ээлжээр хэвлэлийн хурал хийгээл ингээл тэггүй юм болоо л. Нам дээр бол одоо хин нэг юм уу намын даргаыг юм ерөнхийлөгчд явуулъя гэсэн тийм ямар ч шийдвэр байхгүй. Тэгж ярилцсан зүйл нэг ч байхгүй. Улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль дээр та ямар байр суурь? Түрүүн би илчлээ. Ер нь бол одоо тэгээд хууль зөрчсөн хурлын гишүүн татагддаг шүү дээ. Тийм үү? Шийтгэл үлгэж явах хэрэгтэй шүү дээ. Энэгээр бол одоо үндсэн хуулиараа бид нар ч бүгдээрээ тэгш хэрэгтэй байх хэрэгтэй. Тэгээ улсын хурлын гишүүнүүдээр ингээд хаацаалагдаад явах ёсгүй л гэж бодож байна.